За 3 асуулт байна. Нэгдүгээрт нь болохоор энэ батлан хамгаалах техник, тоног хөрөмж болон технологи шилжүүлэх тухай хоёр улсын засгийн газрын хоорондын хэлэлцээр гэж байгаа. Энэ Японтой холбоотой хэлэлцээр яригдж байна. Өмнө нь хичнээн улстай ийм төрлийн хэлэлцээр манайх хийгдсэн тийм дуршлаг нь ямар байгаа юм бэ гэсэн нэгдүгээр асуулт. Цаашд ер нь одоо Японоос гадна хичнээн улстай ийм төрлийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа юм бэ? За магадгүй нууцтай холбоотой асуулт байвал бас тодорхой хэлчихээрэй. Хоёрдугаар асуулт нь болохоор тэр талууд тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тухайн улсын аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг анхааралтай авч гэсэн хэллэг байна. Яг анхааралтай авч гэдэг нь яг ямар утгатай, ямар тодорхойлттой зүйл юм бэ? Анхааралтай аавна гэдэг чинь тийм пассив төлөв юм буюу идэвхгүй төлөв үг байна л та. Тэгэхээр энэ нь яг ямар агуулгатай? Хамтран тодорхойлох гэж байгаа. Тэр хамтран тодорхойлох гэдэг нь бас ямар агуулгатай юм бэ? За тэр дипломат шугамар баталгаажуулна гэдэг энэ гурван агуулга ямар утгатай юм бэ гэдэг. Гуравдугаарт тэр гэрэн дээр бас 5-1 дээр нь тэр төсвийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Ер нь энэ асуудал яригдахаар бид нар ямар хэмжээний төсвийн тухай яригдах юм бэ? Энэ нэг удаагийнх юм уу? Эсвэл тогтмол удаа байнгынх юм уу? Гэсэн энэ дээр нь төсвтэй холбогдуулаад бас тайлбарлаж өгөөч. Энэ гурван асуулт асууя. За Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулъя. 4 номер. За архим гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол нөгөө эдийн засгийн яам гадаад ямаа оруулалт заавал зайлшгүй бол оруулж иж одоо бусад улсад одоо тусламжаар хандивын шугамар ингэж техник тоног төхөөрөмж одоо боловсон хүчин бэлтгэхт нь бол шийдвэрээ бол гаргадаг. За ингэж шийдвэрсний дараа аюулгүй байдлаа заавал төрийн бус байгууллагаар бол хэрэгжүүлдэг юм билээ Японы талд. За тэр аюулгүй хэрэгжүүлэх төрийн бус байгууллага нь тухайн одоо улсаас аюулгүй байдлын гэрчлэгийг авсны үндсэн дээр Монгол улстай одоо харьцаад одоо тохиолдолд бол үнэгүй одоо хандивын шугамар ингэж орж ирнэ. Тодорхой асуултанд хариулмаар байна. Эхлээд асуусан шүү дээ. Хичнээн улстай энэ төрлийн хэлэлцээр байгаа юм бэ? Хичнээн улстай хэлэлцээр байгуулах юм бэ гэдэг. Энэ асуултанд хариулсангүй. Хоёрдугаарт нь тэр танаас аюулгүй байдлын нөлөөлөх хүчин зүйлсийг анхааралтай авч гэдэг нь яг юу гэж хэлээд байгаа юм бэ гэдэг та тодорхой хэлмээр байх юм. Японоос тэрмэс байгууллагаар хэрэгжүүлдэг гэдэг нь яг ямар агуулгатай. Хамтран тодорхойлох гэдэг нь юу гэж байгаа юм. За тэр 3 дахь асуултанд бол хариулсан гэж тооцлоо. Эхний 1-2 дугаар асуултанд тодорхой хариулж өгөөч. За 4 номер. За ер нь батлан хамгаалах салбар бол нийт 39 улстай ийм одоо байдлаар харьцаж байгаа. Энэ дотроо бол одоо Япон улс бол орцсон байгаа. За аюулгүй байдал бол одоо цэрэг хамтын ажиллагааны чиглэлээр нууцлсан гэрээний зарчмаар арга хэмжээнүүд заагдсан. Одоо манай тагнуулын ерхий газраас бас гэрээ хийхээс өмнө шалгаж байгаа энэ системээр бол явдаг. Цаашдаа бол бид бол өшөө одоо улс орнуудаа бол нэмхийг бол ирмэлзэлж байгаа. Яг одоо бол тэр улстай гээд хэлчихээр одоо нэр нь бас болохгүй байна. Ер нь бол жилээс жилд ингээ өссөөр гад нийт 39 улс орнтой цэрэг хамтын ажиллагаа үүсээд харилцаа их өндөр түвшинд явж байгаа. Сая Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулсан өнтер 1-2 дээр байгаа. Анхааралтай авч дипломат шугамар баталгаажуулна гэсэн нь ямар утгатай юм бэ гэдэг асуултаас багш гэсэн. Нобл хэмж тодруулж шүү дээ. Тодруулах уу? Гайг дараа хариулах уу гэхлээд. За хариулч. Тэгээд дараа нэмээд тодруулъя. За 1-2 дээр бол ер нь бол талууд тодорхой төсөл хэрэгжүүлэхдээ тухайн улсын аюулгүй байдал нөлөөлөх хүчин зүйлсийг анхааралтай авч хамтран тодорхойлох бөгөөд дипломат шугамар баталгаажуулна гэсэн байгаа. За энэ нь бол бүгд одоо хоёр улсын одоо тагнуулын ерхий газар энэ гэрээний өмнө энэ аюулгүй байдал за мөн батлан хамгаалах зөвлөлөөрөө орж иж дараагийн асуудлууд ингээд яригдаад явдаг журамтай. Энэ яг зөвхөн бид нар нөгөө юм эдийн засгийн хамтын ажиллагааны хэлцээс ч юм уу биш байхгүй. Энэ чинь өөрөөр хэлбэл нөгөө батлан хамгаалах салбар аюулгүй байдалтай холбоотой асуудал. Ягаад энэ зүйлийг би тодруулж суугаад байгаа шалтгаан нь болохоор одоо ингээ манай бүс нутагчийн өөрөө асуудалтай хямралтай байна. Хойд хөршийн маань хувьд бол одоо нөхцөл байдал орцсон
цагийн байдал үүссэн. Ингээд өөрөөр хэлбэл энэ дэлхийн нийтийн одоо олон улсад болж байгаа сонгуулийн зэрэгцээ явж байгаа энэ цэрэг эдийн засаг стратегийн нөхцөл байдал маань асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа үед магадгүй энэ бол бас нээлттэй яригдах сэдв биш байх. Гэхдээ нөгөө талдаа бол Монгол улс бас энэ хоёрдмол агуулгатай тодорхойгүй тийм мессежийг олон улсад ялангуяа бүс нутагтаа гаргаж болохгүй. Тэгэх юм бол одоо юу гэдэг энэ зэвсгэллийн асуудал энд яригдж болно. Батлан хамгаалахын тоног төхөөрөмж гэдэг чинь янз бүрийн олон төрлийн үйлдэл зорилготой зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ бол мэдээж ойлгож байгаа. Гэтэл энэ нөгөө нэг улс нөгөө улстай болж байгаа үйл явдал ч юм уу